coming. 알땅한 아리기 더 하나게 달라 그대 지기 게랭게벤 그 탱그리 그물을 등은 뒤송 어서와가 난 지윗등 허이러허. Самбат санаа эрхэм үзэгчтэй Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээс сэдвэлсэн 100 чухал сэдв нэвтрүүлгийн эхний дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн маань зочин хойморт эрхэм зочин тэ Баттулга сайд асар тийм хэрэггүй зүгээр. Зөөр Баттулга тэ эрхэм зочин Баттулга хүрэлцэн ирлээ. Байна. Солонгос 4 сарын 17-нд, Сингапур 4 сарын 20-нд, Малайз 4 сарын 23-нд юм биш үү? Нэвтрүүлэг цацагдж олон түмэнд хүрснээс хойш түүний ярьсан яриа, түүний хүндэж тавьсан сэдвүүд хүмүүсийн сэтгэлд хүрж хүмүүс ахин тэр сэдвийн талаар задлж ярих ийм хүсэлтэд бид наруу маш олон илгээсэн учраас бид хөгжлийн тухай түүний хамгийн их хүндсэн монгол хүний омогшил, бахархал, хөгжлийн тухай сэдвийг ахин түүнтэй хүндэж хөрөлтөе гэж бодсон юм аа. За баярлалаа. Ингээд бас өнөөдрийнхөө нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад бас баярлж байна ингээд. Лав ах ч одоо энэ алга дармын газар хаана орчих вэ? Энэ бол ямарваа нэгэн сонгуулийн хүртээлтэй шоу биш гэдгийг бүр ам бардам урд нь хэлмээр санагдаж байна. Аавын бид хүнтэй танилцсан. Арчлын бид газар үзгийг хэлэхээр болчихсон шүү дээ одоо. Тэр нэг зүйл бодогдоод байдیں۔ Хөгжил гэдэг чи одоо яг юу юм бэ? Хүнээсээ салсан нэг тустай юм шиг ойлголтыг бид нар ойлгоод нэг хөгжил гэхээрээ л тустай өндөр байшингаа хэлээд байгаа юм уу? Юу хэлээд байгаа юм уу? Бид нар ойлгодог. Тэр хөгжил гэдэг чи хаанаас эхэлдэг юм бэ? Тэгээд яг хөгжлийг юугаар хараад байгаас л болох л байх л та. Бороотой өдөр инх тайвныг үр давж явтал хүмүүс гүрний ашлах бодож байхыг харлаа. Эх оронд маань бороотой өдрөөсөө бороогүй өдрүүд олон байдаг ч бороонд хам хум алаг цог бодож байгаа байдал мөн алхвал 10 минутанд хүрчих газар нэг цаг төгжрөн гацж байгаа нь хөгжин урагшлахын тухай бодлыг эрхгүй төрүүллээ. Хөгжил гэж цементэн зам уу? Тэнгэр багандсан бетонон байшин уу? Аль эсвэл өндөр боловсрол уу? Бодол маань намайг дагуулan би лавгаахынд очлоо. Суусан цэцнээс явсан тэнх химээхүүгээр бидний үйлсэлт өндөрлөж үлээ. Ерөөсөн хүний хөгжил улс орны хөгжил жишг гэж байдаг. Тэрний дайтай болно гэсэн хөгжил бол хязгааргүй. Яг сэтгэл бодол шиг хязгааргүй байхгүй юу? Хөгжил бол өөрөөр нь амтлагтай. Хэзээ ч болох. Гагцхөө бид нар хөгжих юмсан гэдгийг л хүн болгоны оюунд хийж өгсөн. Аялын цаг биш тийм. Аялын цаг биш шүү дээ. Ерөөсөө л хүний тарихны аялал гэж бодоод байгаа юм шиг. Одоо юм хүн өөрөө одоо яг тийм хөгжих орчин бүрдсэнийг хилээд байгаа юм уу? Тэр өндөр намхан байшин хилээд байгаа юм уу? Ус цасанд орохыг хилээд байгаа юм гэдэг олон янз л багш. Тэн чинь нэг тал руугаа ингэж би зүгээр л өөрөө чи асуусан болохоор ярьдвас би бүгдийг бас мэдэхгүй шүү дээ. Хөгжих юмсан гэдгийг хүн бүхний оюунд хийхээс гадна юг хөгжил гэдэг байгаа юм бэ гэдгээ юуны төрөнд их сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байх та бид нар юг яриад байгаа бүрэнхэл бүрхэг юм ярьдаг бид нар дандаа том юм. Тэгэхээр юу юм? Яг тань дээр хөгжил гэж юу юм? Яг тань яаж хөгжүүлэх гэдэг. Зөв өөрчлөлтийг хөгжил. Тэрийг л энгийн байдлаар хүмүүст ойлгох зөв өөрчлөлтийг хөгжил гэдэг байхгүй юу? Зөв өөрчлөлтийг хөгжил гэдэг. Эсвэл сайхан хөдөөхээр дуугадуулаад морин оролдуулаад бөхөө барилдуулаад тэгээд байгаан сайхан хөгжил ч юм уу тийм ээ. Ямар нэгэн цаг наранд баригдахгүй. Ямар нэгэн тийм тамлалтуугаар хөдөөний хүн гот руугаа ирэх тийм ээ. Орон сууцтай болохын тулд зүгээр л ажилдаа өрхийн орлого нийлээд орон сууцтай болох унаатай болох. Зүгээр ямар ч байсан боривлын багтаа амьдрахыг л хөгжүүлгээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Би мөрөн чадна. Би мөрөн чадна. Танаа аав ээж хоёр үед малчаа. Манай боёж эдэлгүр. Тий танах чинь дэлгүүртэй айл шүү дээ. За аав. Би танаас дагаар нэг мөрөнд гэсэн шүү дээ. Аймагт байгаа юу? Аймагт юу гэдэг байгаа? Өчөнд байгаа. Оо за ажил хийж байгаа юм уу тэнд? Би танаас дагаараа нөгөө хонгор дагаа надад төрүүлсэн. Хинч юу? Өөрөө бол жишээ нь би тэг сонсон Япон сургуульд өгсөн гэж тэр бас
том одоо хөгжилтэй эдийн засагтай хөгжсөн орны тоонд ордог газар сургууль төгссөн хүнүүд бол өөрөө л юу гэж боддог. Улсын хорон хөгжихийн тулд штэ хүмүүсийн сэтгэхүй ядаж хогоо цэвэрлждэг тий орон хашаага цэвэрхэн болгодог тэр сэтгэхүйгээс хөгжил эхлэн гэж Тэр боддог бол штэ. наадах ч юм бол яг нэг хөгжлийн нэг хэсэг хөгжил дотор байдаг нэг хэсэг юм шиг. Гэтэ энэ тавигдахгүйгээр хөгжил явна гэдэгт би Хөгжлийг итгэдэг. бол эргээ харахад энэ хөгжлийг үүсгэж байгаа хөгжсөн орнууд заавал тэр улс төрийн удирдагч тийм ээ бодлогоос шалтгаалаад эргээд дараа нь тэгж хогоо цэвэрлэх асуудал бол орддог дотор нь байдаг Би бол асуудал. анхдагч гэж боддөө штэ. Гэтэл өнөөдөр Улаанбаатартай хамгийн ойрхон суманд очиод үзэхэд зүгээр л хогондоо дарагдсан. Зүгээр хогонд Одоо хогоо цэвэрлээд явж байгаа хүнийг энэ яв болцсон гэх байлгүй тийм ээ. тэр засаг дарга нь болдгоо мө шүглдээл өглөө нэг игнэ олгоод нэг л өдрөө ажиллаж самчгаа. Өдөртөгч засаг даргал өдөртөгч биш байна л гэсэн үг. Бас удирдуул чаддаг ард түмэн гэж байна шүү дээ. Бас тэрний цаана. Тийм ээ. Удирдуул чаддаг ард түмэн. Би тэрийг гайхаж байгаа хэрэг. Тэрийг заавал засаг дарга мундаг Тэр засаг бол дарга арчаатай холбоотой л да. Энд чинь тэгээд арчаагаас хөгжил эхлэхгүй юу? Эцсийн хүрхцийг нь надад хувь хүний л сэтгэхийн хөгжил, оюун санааны хөгжил юм болов уу гэж боддог. Өөрсгч ингээд сургууль соёл төгссөн ч гэх юм ингээд Би бол боловсролыг сургууль төгсөх гэж бас ойлгодгүй шүү. Тэгээд амьдралаа яа гэж байгаа ус чинь өөрсгч ингээд өглөө босвол би амар үлсгэлэн байгаа цогоо цэвэрлэх хийсэн гэж бодохгүй шүү дээ. Яа болохгүй. За одоо яаж хоололж идэх? Яаж одоо архих вэ? 21,000 яаж авах вэ? 아주 제일 나쁜 방법을 사용하려고 그러는 것 같아요. Монголчууд мөнгөө их буруу зүйлд зарцуулж байх шиг байна. Улсад нь мөнгө байвал тэр мөнгийг ирээдүй хоож үеийнхээ сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол Монголын ирээдүй хоож үеийнхэн ч гэсэн яг одоогийнх шиг л амьдрах болно. Манай улсад ч гэсэн Пак Чон Хи ерөнхийлөгч улсынхаа мөнгийг ард түмэндээ тэр үед хуваагаад өгчихсөн бол тэр мөнгөөр ард түмэн ганц 2 сар л үл залгуулад өнгөрөх байсан. Бид тэр үед мөнгөө тэгж үрээгүй. Улсынхаа аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн. Түүний үр шимийг ард түмэн маань хүртсэн юм. 그 열매를 먹게 만드는 거예요. Танаас хамгийн их бодох хүн ямар хүн бэ? Их бодох хүн. Манай зам ядцаа нөгөө хамар нанцаа. Тэр хүү яаж наар хуугаад байна уу? Тэр хуугаад одоо хөдөө ямаагаас амнахад үү? Ямаас нэрээ тэр ч одоо ноодорын цаг болсон уу те? Тэгэл ирээл уух бах та одоо. Ингэдэг мэндээ хоёр ноодуурнаас хулгайлж нөгөө арх хуугаад байгаа. Оо. Өнөөдөр анаа үтер Синтос арлын нэг үзүүрийн торгон ирмэг дээр сууж. Тэгээ энд ирсэн энэ хөлөг онгоцнууд яг л Монголд наадмын өдрөл уян дээр нэг ийм олон морьтой олцдог да. Гэсэн юм шиг. Тэрнтэй адилхан ч юм шиг санагдаж байгаа юм. Монголчууд бол уян дээр дандаа бэлэгдэн бэрэл ад жаргал асардаг. Энд бол нэг хөгжил, тээвэр, дэвшил асардаг юм шиг байгаа энэ олон онгоцнууд. Энэ ер нь тэгэд юмд тулахгүй л нэвтрүүлгэлтэй тий. Яах ч. Цааш халиа явчлаа. Хайлахгүй шүү дээ. Okay, the next question is Сингапур улс маш хурдтай хөгжиж байна. Ялангуяа сүүлийн 20 жилд. Тэгэхээр таны бодлоор Сингапур улсын хөгжлийн гол үндэс түлхүүр юунд оршиж байна гэж та боддог вэ? Well, I think the key to development is education. Миний бодлоор бол хөгжлийн гол үндэс суурь бол боловсрал. Хүмүүсийн боловсролын түвшин өндөр байх ёстой. Хүүхэд 2-3 наснаасаа эхлээд сайн цэцэрлэгээр хүмүүжиж, дараа нь анхан шат, цаашлаад дунд боловсрал, ахлах сургууль, коллеж, их сургуульд суралцах явдал бөгөөд бүх шатны боловсрал авах боломжийг гол нь бүрдүүлж өгсөн байх ёстой. Хамгийн гол нь бид боловсролын чанар өндөр байхад анхаардаг. Хүн бүх шатны боловсролыг 10 жилийн турш эзэмссэн байлаа гэд энэ нь ямар ч ач холбогдолгүй болж тэр хүн юуц сураагүй байж болно шүү дээ. Иймээс боловсролын чанар өндөр байх нь маш чухал ач холбогдолтой. Үүний тулд бид өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нартай байх ёстой. Тэгэхээр та боловсролыг юу гэж Сингапур яг нэг Англи, Британий колони байсан учраас яг тийм Британи маягийн сургалтууд яг суурн болцсон. Манайх нөгөө нэг дээрээ зүйлт холууд ус гэж байхад байсан шиг л дээ. Тэгээ мэдээж энэ хүн боловсрож иж ажиллах юм тийм ээ. Өнөөдөр ядаж хадаас тэгшин хадаа сурж байгаа хүнийг
хадаас тэгшин хадад сурахын тулд бас л тодорхой боловсрол хөгжлөө юм л да. Тэгээд боловсрол бол хөгжлийн нэг юм гарцаагүй нэг хэсэг. Тулгуурах нэг л да. Тэгээд хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд яаж юм ойддаг хүн хөгжүүлэх юм уу, юм хаддаг хүн. Тэр түрүүний иргэн хөгжлийн програм нь юу юм? Өчтөр хүүхдийн татвар байр. Аль хөгжиж өчтөр арсан шин. юу ирүүлж өгөх юм аашийн тий. Бодлогын дагуу. Тэгвэл нэг хэсэг манайхан чинь хуульч баахан хуульч гараад эдийн засагч гэж мэрэгжил гараад Боловсон хүчнээ бодлогогүй бэлддэг те бодлогогүй бэлддэг. Өстой гоё. Тий. Юу зааж өгч чинь? Мэдгууруулаа хичээл хийх байгаа. Хичээл хийх дургүй юу? Тарга. Үнэн дургүй юу? Тарга. Тоолж чадахгүй юм биш үстэй. Ялуу тоолоодох. Хийлээд чи сэртэл таалж. За тоолчихлаа. 1 2 3 4 5 6 7 Таны бодлоор боловсрал гэж юу хэлдэг вэ? Боловсрал хэмээх үгийг тол бичгт хүнийг бие сэтгэлийн хувьд цогц хөгжүүлж, хувь хүнд буй үнэт чанар, авьяас бэлгийг нээн өнгөлж тортохыг хэлнэ гэсэн байдаг. Дөрөвдүгээр сарын 17 бид 4 цаг орчим онгоцоор нисч Солонгос улсад буулаа. Залгуулан автобусаар 5 цаг давхисаар Үүрийн алдад Солонгосын хамгийн хөгжингүй цахилгаан станцын гадаа хүрсэн юм. Хором амс хийлгүй амьсгаа даран довтлогсон маань монголчууд биднээс алсран байгаа хөгжлийн хойноос нэхэж буй аялал мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Холын мөрөөдлийг наашлуулж, ирээдүйг өнөөдөр болгон хуйруулж болдгийг энд мэдэрчүлээ. Цахилгаан станцын ойролцоох бяцхан толгой дээр байх нэгэн асар дамсхийн үйлдвэрийг бүхэлд нь харах зур ард түмнэрээ нэгэн зүйлийг мөрөөдөж түүнийхээ төлөө эд эсээ шатаан гайхамшигыг бүтээж болдгийг биеэрээ мэдэрчүлээ. Хүний нутгийн хөгжил сэтгэлийг хараад өөрийнхөө гоолно гэдэг бол тийм таатай биш явдлаг гэлээч гэсэн. Хаяа бас атаарх сэтгэл төрөх юм аа. Би атаархын тэнхэлтэй байгаагаа бол хөгжихийн мөрөөдөлтэй байна гэдгээр ойлгож байгаа л да. Харьцуулсан юм бол хүний толгойд амархан орж ирдэг л дээ. Нутагтайгаа харьцуулж байна. Энэ цахилгаан станц бол мөн нүүрс төлдөг. Манайд байдаг станц шиг тийм станц юм байна. Гарч байгаа уур нь утаавш уур гардаг. Энд ч одоо тэгэл хаа холоос нүүрсээ татаж авчраал те өөрсдөө нүүрсээ эндээ олборлол хийж байгаа юм байхгүй юм байна шүү дээ тийм ээ байхгүй шүү дээ. Харь холоос Австрали, Индонез, тэгээ Аляскийн арлууд тэгээ Оросоос татдаг юм байна шүү дээ. Хичнээн мянган километр газар далайгаар эзэгүү далайтай дулдаан энэ их хөх усл гал асаах юм авчирч өгдөг юм байна. Монголчууд бол зүгээр хаяанасаа нүүрсээ олно шүү дээ. Тий. Хүүхдээ зодоод л адар маань хөдөлсөн хүүхэд газар самардахад л баг самарцсан газраас нь нүүрс гарна шүү дээ Монголд бол. Үнэ. Ийм болохоор их атаархал төрөх юм аа. Өмнөд Солонгос 1950-ад оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байсан. Японы захиргаанд байх үедээ байгалийн баялаг ихэнхийг нь олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн суурьсан гэдэг. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чун Хигийн удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан зах сагнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэрлэсэн орн болж хувирчээ. Пак Чун Хин өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан тушаалыг 1961-ээс 1979 онуудад хашсан бөгөөд аж үйлдвэржилтийг эхлүүлсэн асар их гавьяатай хүн. Тэрээр 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж 1973 он гэхэд өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд дэлхийд 34-т орох болжээ. Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Hyundai, Samsung, LG, SK зэрэг хувийн компаниуд нь Пакийн удирдлагын үеийн санхүүгийн болон татврын тааламжтай нөхцөлд цэцгэлэн хөгжсөн байна. Эдийн засгийн энэ өсөлтийг хам мөрний эргдэх иж шид гэж нэрлэх болсон ба 1980-аас 1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж экспортлох болжээ. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээр тэргүүн байт. Ган хайлуулалтаараа эхний 3-т,
автомашин үйлдвэрлэлээр эхний 5-д багтана. Өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 12-д, Азид 4-д эрэмблэгдэх хөгжимгүй орн болсон байна. Солонгос нэсэд ирэхэд ойрхон шиг солонгосын хөгжил бол бидэнд зүтгэгээс ойрхон хөгжил байхгүй юу? Бидний дээр үед л одоо матрас сэтгүүлээр пакчин хийгээд нэг аалцыг юм зураал дарангуйлагч капиталист гэдээ байсан. Тэр хүн энэ агуу их үйлдвэрийн анхны товчлуурыг дараа зогсож. Тухайн үед бол дарангуулах тийм хэлбэр байх л байсан баг. Одоо хүртэл ягаад энэ арчилтаа гэгдэх орн маань ингээд энэ дарангуулагчийн гэж ярьдаг боловч энэ хүний тухай гэж магтан дуулдаг. Одоо энэ хүний охин хүртэл энэ парламент олонготой намыг одоо хүртэл толгоолоод явж байгаа гэдэг чинь одоогийн манай удирдагч нар шиг лоозон ярьдаг шүү дээ. Ярьсан, хэлсэн юмныхаа эзэн болгож хийж бүтээж чаддаг гэсэн юмыг л харуулсан юм шиг. Одоо жишээ нь төмрийн хөдөр Кокс гэсэн энэ хоёр түүхэд байхгүй өөрсдөө нийлүүлж авчираад тэндээсээ болд гаргаж яах гэдэг бол Адар маань хөдөлсөн хөөхд газар самардахад л баг самарцсан газраас нь нүүрс гарна шүү дээ Монголд бол. Эртний хятадын гүн ухаантнууд бол хүн төмөр хоёр төр барьдаг гэж хэлдэг байсан. Энэ утгатай үг. Төмрийн мөрөөдөл бол хүрлийн үеэс эхлээд хүн ихт хүрлээр эхлээд тэгээд төмөр энэ их мөрөөдөл бол хүндрэлтэнтэй чуцуу мөрөөдөл шүү дээ. Хүндрэлтний үүсэлтэй чуцуу мөрөөдөл. Бидний монголчуудын үйлдвэртэй болох төмөрлөгийн үйлдвэртэй болох энэ мөрөөдөл харин хэддүгээр зуунд байж гэнэ үү? Хэддүгээр зуунд биелэхгүй байна уу гэдгийг бодохоор инээдтэй санагдаж байгаа байхгүй юу? Үйлдвэрийн хотхон байгуулна, хурдны зам барина гэх мэт санаа хүмүүст холын мөрөөдөл мэт сонсогдож байсан үе саяхан. Гэтэл тэр бүхэн одоо биелэлээ олж мөрөөдөл биелдэг гэдэгт хүмүүс итгэж засгийн газрын бодлогыг сайшааж эхэлсэн. Нэг юм юр бүсэн гоё байгаа зү. Энэ миний төрсөн нутаг. Энэ уул миний уул. Бас олон хүний уул. Монголын уул. Би тэгээ Монгол уул гэж их сайхан шүлэгдсэн. Тэгээд дүүдээ бол их баярлж байна. Миний төрсөн нутгийн гадар шорон дээр хүндтэй хөлөөнд тавьсан чинь их баярлаа. Энэ миний төрсөн сум. Мал тугчдын маа юуснаас ойтсон хэдэн чихэр гой цаастай чихэр яотон шиг хэдхэн байшинтай. Хөрхийн өрөвдмөр байдаг. Их хөгжил нийслэлтэй бол их ойрхон. Хотод ойрхон сум атлаа. Нэг тийм нэг сэтгэлийн бах хандл хөгжихгүй л байгаад байна. Би сумаа бол сургуулийн хүүхэд дүүрсэн, сумын айл дүүрсэн тийм амьдрал буцалсан сум байгаасаа гэж. Энэ бол миний орчлон дэрхтэн онож онсон газар шороо. Өөр хинч хэмбэгойч миний юм гэж надтай бол ацалтахгүйгээр заяасан газар шороолт. Тэгээ энийхэн тухай их бодд юм аа би. Зүудэндээч тэр зүгээр явж байхдаа ч гэсэн нутаг орноо л боддгийг. Тур гэсгээр уулаа хүн өтлөхөөр нутгаан гэдэг. Тэр л болж байгаа юм болов да. Тэгтээ би миний нутаг ямар ч байсан би энэ нутагтаа ирж ясаан давна гэж боддгоо. Тэгээ энэ л уулан дотор л миний мужаа хоёр айл болж амьдарч гал өргөж би энд хүн болсон юм да. Төцтэй олгол усанд ордог газартай олгол номын сан тий хүн гой суугаад ингээ юм унших тэгэл болоо. Тэгэд сум гээд ингээ том гашаа татаад битүү мод тариад тэгэл нэг юм сумынх нэг юм паркт амьдарч байгаа юм шиг. Яа болохгүй. Тэг мэдээж хүнлэн болохоор улстайгаа харьцуулдаг. Манайх ч юм бол хэдэн зууны түүхтэй, хэдэн мянганы түүхтэй дээр хүннүү сүннүүгээд яриул юм ингээ байгаа мөртлөө одоо нэг тийм дэлхийн жишгээс байнга л ингэж хоцорж яваад байна гэдгийг л гэсэн мөртлөө бүх юм байгаад. Алтан байна, зэсэн байна, нүрс нь байна, цайр нь байна, туулган байна, мал нь байна, ус нь байна, газар нь байна, хүн нь байна. Тэгээд та нар баялагтайгаа мэдчихээн арт түмэн чинь үлээгээд байж гэн. Тэг яагаад вэ? Тэгээ нэг зовлонтойд юу гэж нэхэр нэг улс төрийн намууд чинь сонгуульд нэр дэвшээд олонгот цөнхөх гэ болчтой. Жишээ нь цөнх бол шийдвэр гарах хэрэг байхгүй зүгээр тухайн хуульд оролцдог, эсрэг үүсдэг юм. Тэгэхээр шийдвэр гарах төвшин гэдэг маань өөрөө олонго гаргаад байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө олонго болохгүй тохиолдолд энэ мөрөөдөл болж хуурдаг. Мөрөөдлүүд 4 жилээр яваад байдаг нэг юм зовлонтой юм байна.
Би яг одоо Сингапурын сүрс өндөртэй бүтээн байгуулалтын хажуу зогсож байна. Миний ар талд харагдаж байгаа энэ казиногийн энэ байшин бол Одоо бидний суугаад ингээ харж байгаа энэ далай дээр агаарт байгаа ус онгоц шиг энэ бол бидний сая 4 жил хэрэлдэж байхад барьчихж байгаа байхгүй юу? газар ширууг энэ бол Малайзаас судалдан авч газар буй болгож газар дээр тэнгэр тогтсон барилга буй болгож тэнгэрийн элгэн дээр мод тарьсан энэ гайхамшигтай согц уран бүтээл байх юм. Энэ баригдсан хөх байшингууд сүүлийн 15 жилд баригдсан. Энэ 15 жилгээ яагаад яриад байна гэхээр энэ жил 20 жил одоо ингэж явлаа шүү дээ. Тэгээд энэ байшингууд ч ингэж баригдсан. Энэ бол газар ус байсан газар бариад. Энэ 4 жилд энэ бүтээн байгуулалт. Энэ 4 жилд бол энийг бариад одоо жилдээ 1 тэрбум доллар улсын төсөвт оруулж байна гэж. Тэгээ ийм сайхан газар одоо орой нар шингэж байна. Энэ нарны туяа хийсэн бүтээсэн бүхэн дээр ямар ч их тод тусдгийндэ гэж бодогдохоор их яруу сайхан харагдаж байна. Сингапур нь зүүн өмнөд Азийн хот улс юм. Сингапур улс нь тусгаар тогтнолоо зарлах үедээ газар зүйн тааламжгүй байршил, улс төрийн соёлын дутмаг байдал, нийгмийн нийтлэг өв уламжлалгүй, олон үндэсний зөрчилдөөн ихтэй туйлын хүнд нөхцөл байдлаас үсрэнгүй амжилтанд хүрч чадсан билээ. 1970-аад оны үеэр аж үйлдвэржүүлэх 10 жилийн хөтөлбөрийн үр дүнд ажилгүйдлийг бууруулж үйлдвэрийн салбарын өсөлтийг бий болгосон. Өөртөө тулгуурласан хөгжил байж гэмээр бие даасан тогтвортой байдал өсөлт бий болно гэсэн үзэл баримтлал бодитоор хэрэгжиж болдгийг Сингапур улс баталсан. Өнөөдөр Сингапур нь Хонконг, Өмнөд Солонгос болон Тайван улсуудын хамтаар Азийн анхны 4 бар улсуудын нэг болж чадсан. Сингапурын эдийн засаг нь дэлхийн хамгийн шинжлэлтэй, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн бизнесийн таатай орчинтой улсуудын нэг болжээ. 2011 оны эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Хонконгийн дараагаар 2-т орсон байна. Сингапур нь дэлхийн 14 дахь том экспортлагч болон 15 дахь том импортлогч улс бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилтээр тулгуурласан орчин үеийн эдийн засагтай улс ажээ. Сингапурын засгийн газар иргэдэн хөдөлмөрлснөөрөө амьдралын хаан туршид хангалттай хөрөнгө хуримтлуулах боломжийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд ядуурл маш ховор. Тус улсын засгийн газар нь бэлэн мөнгө олгох нийгмийн халамжийн системийг халсан байна. Энэ нэр Сингапур гэснээр сүүлийн үед манайхан эмнэлэг рүү наашаа их явж байгаа те. Эмнэлгийн үйлчилгээ, эмнэлгийн онцлогоо, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бол үнэхээр сайн болчихсон. Тэгээд хөрөнгө мөнгөтэй гайвгуунууд нь ирж байгаа шүү дээ. Хөрөнгө мөнгөөнүүд нь бол тэгээд тэндээ дуусхаас ураар байгаа. Тэгээд нэг лам дээр очин, бөөдөр очин, нэг өвс тэр чинь нэг асал нэг ядууралтай холбоотой шүү. Шаралцаа? Хөөрхи хизээ шаралцаа. Мөрөнө шаралцаа. Дундадааныхаа гингийн чи хаана имжлүүлсэн? Би тэр сумын юм. Сумын чинь нэр айл харъя. Тэр. Хатэ. Тэр шаа. Оо энэ намхан уу? Нийтээ олон юм ч байна уу? Олон. Бүтэр олон юм ч дээ. Оо тийм үү. Намайг зөндөө олон тарьсан. 6500 юм ч дээ. Үш. Бодлоо 500. Хүмүүн хэлэхдээ бол гаргууд ардчлалыг сахилгатай байлгаж чаддаггүй. Манай улсад, Монгол улсад яг энэ бол хөгжлийн гарцсан юм байна гэдэг юмыг л тодорхойлоод тэрүүн дээр аль ч намууд нь хамаагүй зангидагдаад ингээд явахгүй болоод хөгжлийн бодлогоо тодорхойлоогүй мөртлөө хоорондоо намаараа талцчихдаг тийм. Яриад байгаа юм дандаа нэг нохоо мас шиг юм байна. Тэгэхээр танахны ихэнх нь зүгээр л дагалдж байгаа шүү дээ. Нэг хоёр хүн л бодсон байгаа шүү дээ. Тэр яаж бид нар хөгжүүлэх юм бэ? Илэн далан гэдэг. Тэгэхээр одоо хүчнтэй л явах асуудал байна. Юм учраас ерөнхий сайдын зоригтой байх хэвээр араа боддгоо байх хэвээр. Хитрхи улс төрсөн ийм жижиг орн тэгэл хитрхи олон намтай тийм ээ. Улс төрчсөн гэхээс та жишээ нь өнөөдөр нам бус байх байдлыг өөрөө хэр дэмждэг бол хитрхи намчрахсан нам руу орж иж хоолтой золгох гэсэн ийм сэтгүүг арилгах хэрэгтэй. Тэр нь бол хатуу гүшүүнчлээс бол би их татгалздаг. Энэ бол би хэний ч өмнө хэлнэ. Одоо ямар ерөнхийлөгч, ямар намын төлөөллүүд юу байсан ч би энүүгээ хэлнэ. Хүнд чадах хүн дэрхийн өгөө л гэж Монгол улсад. Тэр чинь монголчуудын мөрөөдлийг биелүүлж чадах итгэл төгс хүн байвал та жинхэнэ зөв юм хийж байгаа нэрээ л гэж би ард түмэндээ хэлэх хүсэлтэй байхгүй. Тэгэхээр жишээ нь бидний саяны явж үзсэн орнуудаас харахад удирдагчийн сайн удирдагчийн тухай асуудал дандаа хөндөгдөжсэн тийм. Удирдагч улс төрчийн асуудал зөв залах. Яг үнэ. Одоо Аз талдаа ингээд 2-3 орноор бид нар яваад үзлээ. Ингээл тэр
түүхийн музей рүү ороход л дандаа л өдөртөгчөөс хамаарсан байгаа юм тийм ээ. Тэгээд яг хав диктатор гэж одоо яриад байгаа чинь Өмнөд Солонгосыг бол хэдийгээр диктатор байлаа ч гэсэн тэр хүн улсаа хөгжүүлээ дараа нь яг хав тодорхой хэмжээний шийтгэлийн травдгал байх та. Гэхдээ л улс нь зөв голдрох төр тавигдсан байгаа юм. Шийтгэл авахгүйгээд ямар нэгэн ирээсийг хийхгүй байгаад хаа нөгөө зөв голдрог дээр тавьдгүй нэг юм нялцгаагаар шиг юм яваад байт юм шиг. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайны дараа бол тэр Германы канцлер Аденауэр гэж хүн бол үндсэндээ 15 жилийн дотор тэр бөмбөгдсөн дэлхийн 2 том дайнд ялагдсан ард түмнийг босгоод ирсэн байхгүй. Дарангуйлдгүй төрийн тухай бол бодохын хэрэггүй байдаг л да. Ерөөсөн төрийн философт бол төрийн гүн ухаанд бол дарангуйлдгүй төрийн тухай хязгаарч тийм түүх байхгүй хойштож байхгүй. Дарангуйлал гэдэг нь маань бол зөв зүйтэй үнийн шударга хуулиар үгүйдэн дарангуйлахыг хэлж байгаа юм. Нэр өдөртөгч араа бодохгүй байх хэвээр наа ч аюул чухал чанар ахгүй тий. Араа бодохгүй нэгэд нөгөө хулгай хийх биш тийм ээ. Тий. Араа бодохгүй гэдэг чинь зөв хундам дээр тавихын тулд. Одоо ерөнхий сайд зүтгэж байна уу? Зүтгэж байгаа хаа. Нөө. Би одоо энэ хэрод ажилд орох гэдэг. Ер нь бол одоо та нарын хийгээд байгаа нэвтрүүлэг чинь бол бас л энэ аюул том өөрчлөлтүүд байхгүй юу? Жишээ нь тэр 100 эрхэм гэдэг чинь аюул олон хүн үздэг тийм нэвтрүүлэг манад өнөөдөр дутагдаад байсан юм шиг. Яг бол дандаа нэг юм гүлээсэн захиалгатай цензуртай юм явдаг байсан байхгүй. Шанц ирэх. Өгийг бүгдийж болгоцсон. Ер нь бол энэ улс төрүүд одоо бид нар сая Солонгос, Сингапур гэл ингээл явлаа Малайз гэл тийм ээ. Тэнд өдөрцөн улсууд бол асар их зориг байгаа. Зүгээр л зориг. Тэр зориг нь бол зүгээр одоо ишээ дайраа гэдэг үс тэр хөгжлийн ном гэдэг нэг юм. Тэр номоо дагсан гарын авлагыг дагаад тэр хүмүүс бол миний бодлоор бол тэр араа боддгүй л байх хэрэгтэй. А манайхан шиг араа бодохгүйгээд хулгай хийгээд идэг биш тийм ээ. Худлаа яриад идэг биш. Энэ бол зөв гарч энэний дараа бол ирээсх нь би таана гэл тэр багчингийг арахгүй. Энэ хүн бол нэгдүгээр хувийн ашиг сонирхол, хувийн шунал байгаагүй хүн. Энэ хүний хамгийн гол бодол нь өлсөж ядарч байгаа ард түмнээ босгоно, тэжээнэ гэсэн бодолтой байсан. Мөн энэ хүний бодлогыг ард түмэн ч бас хүчтэй дэмжсэн. Хэдийгээр өөрөх нь гэр бүлийн хүн буудуулсан өөрөө хамгийн үнэч туслагтай буудуулсахад одоо охиных нь нам төр барайл явж байгаа байхгүй юу? Ард түмэн хэрэг санагал сэтгэл юм байна л да. Нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд тэр хүнийг нас барсны дараагаар эд хөрөнгийг нь үзэхэд юу ч байхгүй байсан. Тэр хүн үр хүүхэдтэй юу ч үлдээгээгүй, банкнд ямар ч мөнгө байгаагүй, ямар ч хөрөнгө түүний нэр дээр байхгүй байсан. Ийм хүнийг яагаад бид нар хүндлэхгүй байх вэ? Тэр хүн Солонгосыг агуу Солонгос байх гэсэн болохоос багчинхи агуу байж дуусах гэсэн бодол нэг ч бодоогүй хүний тухай би ярьж байгаа. Улс оронд лидер ганцддаг юм байна. Зөв сэтгэлтэй агуу мөрөөдөлтэй тодорхой зорилготой лидер гэдэг бол Монголд усаагаар шиг хэрэгтэй болжээ гэдгийг бүр дахин давтан хэлмээр байна. Магадгүй үзэгчд бодно. Эндээ суулгач хаад баталгаагаа магтах гэж ядах таан лидер гэдгийн тухай ярьж байна. Тэгж итгэж болох хүний нэг гэж хэлж байна. Монголчуудаа итгэх ёстой. Ийм болохоор бол ямарваа нэгэн тийм гаж дандаа нэг зөв юм ярихтан зэрэгэл хавийн юмтай хамаатуулж бод. Хажуугаар нь үйл нүүжих юм бол энэ борооноор байцаа тарих нь гэж ойлгодог. Ийм бодлосоо монголчууд салаагүй байсан зөвхт хөгжих төвшгийн тухай ярих бодохын хэрэг байх. Гэхдээ би боддоо шүү дээ. Миний үеийнхэнд ч юм уу бас зоригтой улсууд байна залуучууд. Гэхдээ буцаагаад тэр их зориг нь их эрттний хоогоод байгаа юм шиг бодогдоод байна. Мохоог бол хаанч байсан зүгээр хэтэрхий нөгөө намын хайрцгаар очиж ивддэг байхгүй юу? Намд оруулаад чи яг намын үзэл сурталыг яриа тийм ээ. Энэ бол аюу тум ивдрэлтэй. Мохчоо бол тэр өдөрдөгч биш. Гэхдээ тэгээд хүн өөрөөр яах чинь өөрөө мохч юм аа тань. Би надад нэг мохохоор үйл явдал болсонгүй л дээ. Би ч юм сайн сайхан юм хийж явж байгаа. Мохч байгаа маягийн царай гаргаад байна л дээ. Мохч байгаа маягтай тантай ер нь ингээд суугаа ярихаар яадгүй шүү дээ. Нэг их оюун санаа гэрэл төрдгөө шүү дээ. Яана яахан бол одоо ингээд гараар харалтаа ингээд өвөл болохоор утаа зун мартчихдаг юу гэсэн юм бэ ч тийм ээ. Тэгээ одоо ийм хэцүү байхад март цаанахын сэтгэлээр эсэргээрээ амьдсан дээр юм шүү. Наадам бүтэн сар хийн. Тэгжээд нөө хадлан дээр хадлагаа авахгүй. Хадлагаа ус авч өг гэж ярина. Тэгээ дахиад утаа. Тэгэхээр харин хүний сэтгэхгүй чухал юм шүү.
сэтгүү гэж өдөрдөг юм орчин үед энэ медиа болсон. Тийм учраас би энэ та нарын нэвтрүүлэгт бас боломжийн өрөөл одоо өөрийнхөө бодол сансныг ярих гэдэг юм л да. Малайз улс Малайзын хойг болон зүүн Малайз болох өмнөд Хятадын тэнгисийн зүүн тал гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд албан ёсны хэл нь малай хэл ба албан ёсны шашин нь лалын шашин. Малайз улс нь харьцангуй шинэ аж үйлдвэржилтийн зах зээлийн эдийн засгтай улс бөгөөд төрн эдийн засгийн үйл ажиллагааг макро эдийн засгийн төлөвлөлтөд чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Малайз улс нь 1957-оос 2005 оны хүртэл жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5% өсөлтөөрөө Азид хамгийн сайн эдийн засгийн өсөлттэй улсаар тэмдэглэгдэжээ. 2010 онд улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь 414,400 тэрбум долларт хүрсэн бөгөөд зүүн өмнөд бүсийн улсуудын 3 дахь том эдийн засгтай улс болж эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 29-т бичигджээ. Малайз улсын өнөөдрийг хүртэлх хөгжилд 1981-ээс 2003 оны хүртэлх ерөнхий сайдын албан тушаалыг хассан тус улсын 4 дахь ерөнхий сайд Тун доктор Махатир бин Мохаммедийн үүрэг асар их юм. 1990 онд ерөнхий сайд Махатир Малайзын эдийн засгийн зорилтыг тодорхойлсон бөгөөд 1991 онд Малайз улс ирэх 30 жилийн дотор бүрэн хөгжсөн улс болох мөрөөдөл 2020 зорилтоо зарлаж байсан юм. Махатирийн засгийн газар компани татварыг бууруулж, санхүүгийн журмуудыг либералчилснаар гадны хөрөнгө оруулалтыг амжилттай татж эхэлсэн. 1997 оны хүртэл эдийн засгийн жилийн өсөлт нь 9% хүрч, бусад хөгжиж буй орнууд Махатирийн бодлогыг хуулбарлахыг оролдож эхэлсэн. Махатирийн ерөнхий сайд байх хугацаанд түүний засгийн газар мэдээллийн технологийн мультимедиа коридор аж үйлдвэрийн цогцлбор, усан цахилгаан станцын Бакун даам гэх мэт томоохон аж үйлдвэржилтийн төслүүдийг шат дараалан хэрэгжүүлснээр Малайз улс нь шинжлэлт эдийн засгийн огцом өсөлтийг бий болгож чаджээ. Айгүй богино хугацаанд бас нэг Азийн болсон орн бол энэ Малайз орн бол бид нар ингээд очиод үзэх тийм ээ. Тэгээд тэнд бол юу гэж нөх ерөнхийдөө бол асар их шоу бас жүнгэл гэж ярьдаг байсан. Аялал жуулчлалын чиглэл далайн эрэгтэй учраас ингээд тэрийгээ бас бодоод олсон тэр Махатир гэдэг бол бас их мундаг өдөртөгч байсан баг. Одоо байж л байгаа л да. Тэгээд өнөөдөр яаж нэхэрэ тэр хүний одоо хүчин зүтгэлээр тэр одоогийн яг манай Улаанбаатар шиг түгжирсэн байсан Куала Лумпурыг ойрхон 30 км газар засгийн газрын нүүлгээд шив шин хот барьсан байна. Тэр өстө гайхамшигтай юм байна. 70 мянган хүнтэй тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцчлаад. Тэгээд тэр Америктэй арсалдаж тэр Twin Tower гэж барьж тийм ээ одоо босгож ирж байгаа тэрийг харахад бол бас энэ бол 20 жилийн дотор болсон асуудал шүү дээ. Тэгээд ингээд харахад бол хөгжил гэдэг бол заавал 2-300 жил биш тийм ээ 20-30 жилийн дотор босгож болдог өдөртөгчийн энэ команд гэдэг юмнаас их шалтгаалт юм бол гэсэн. Тийм. Одоо тэр дэлхийн хүнсний одоо тос гэдэг тийм ээ тэр модноос гаргаж одоо Palm oil гэдэг дэлхийн хүнсний орог 40% зөвхөн тэр модноос гаргаж байгаа тосноосоо хийж штеп. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн энэ тос тэр нутаг орондоо нэг юм сайхан үйлдвэр хөгжөөнд дэвжүүлж цаашд барьж босгож жижигийг том болгож ингэж хөгжүүлэх юмсан да гэж бодогдож байна. Би буруу хараад яриад байна. За одоо зөв харлаа. Үүний дараа нэг бодох юм бол эрхэлсэн ажилдаа сэтгэл ханах. Эрхэлж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэх. Энийг миний одоо эрхэм зорилго гэсэн зорилгыг хүн бүр агуулсан тийм бардам сэтгэл энэ ажилчдын нүүр нүднээс харагдах юм. Тантай уулзж байгаадаа маш их баяртай байна. Ягаад гэвэл Малайзын хөгжлийн талаар ярьж чадах одоо мэдлэг өргөнтэй аян хүнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд эхний асуултаа Малайзын хөгжлийн тухай, Малайзын улс төрийн бодлого, тийм ээ хөгжлийн талаарх улс төрийн бодлого хэрхэн хэрэгжсэн тухай танаас асууя гэж бодож байна. Бидний суралцсан хамгийн чухал зүйл бол улс маань өөрөө тогтвортой бодлоготой байх ёстой. 1980 оныг эргээд санахад Малайз улсын хөгжлийн гол хүч нь аж үйлдвэр, газар тариалангийн салбаруудаас гадна ард иргэдээсээ маш их хамааралтай байсан.
Ард иргэд маань улсынхаа бодлогыг ойлгож, дэмжиж байгаа нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг. Улсын маань тогтвортой хурдан хөгжлийн суурин засгийн газар зөв бодлого боловсруулан түүнийг нь танай Монгол улсын адил парламентаар батлуулах явдал бөгөөд мэдээж энэ нь амар зүйл биш. Өнөөдөр ард иргэд сэтгэл хангалуун, эдийн засгийн тогтвортой, найрсаг, бизнесийг дэмждэг засгийн газрыг бий болгож чадсан. Малайз улс маань 50 гаруй жилийн хөгжлийн урт замыг тууллаа. Бид сайн хуультай, тогтвортой засгийн газар, боловсролын системтэй боллоо. Ард иргэд маань хуулиа ойлгон, хэрэгжүүлж, засгийн газрын бодлогоодыг дэмжиж байгаа нь чухал хүчин зүйл билээ. Okay, thank you very much. Нэр ингэж бодогдод дээр үед нөгөө юуны дэвтэр гэж байлаа нөө ажлаас гарахад бүх юм биччихдэг. Тэр надаа эргээд байх хэрэгтэй юм шиг. Яагаад энэ хүн энэ ажлаас халагдав? Дараагийн ажил авахтаа яг тэрийг нөхцөл орнууд чинь бүгд байдаг шүү. Тэгвэл энэ замбраагүй байдалтай энэ дээрээ энэний ноу хавг мэдээ тэнд очиж бие бодолтаад. Тэгээ энэ бол ямарваа нэг илүү юм хүсдэг. Чадаж байгаа юм хийх гэж боддог. Хийж байгаа юмдаа үнэнч байхыг ясмахандаа шингээсэн улсын мөн чанар юм даа гэж бодож байна. Энд чи энд ажиллаж байгаа хүн за маргааш энэ компаниас гараад тийшээ гүгээд орчноч гэдэг юм уу? Маргааш энэ дампуур бол би тэгнэ гэсэн юм байхгүй. Энд л ажлаа үнэнчээр хийгээл гүйцэтгэвэл тэнд амьдрах байр нь, тэнд хүүхдийн сурах сургууль нь бүх зүйл энд байгаа учраас энд ерөөсөө хүн тийм илүү бодолтой их хэрэг алгаатай. Бид нар үйлдвэр яриад өгөөч ажлыг гэж нэг удаа хэлж байсан жагсаал Монголд гараагүй. Ийм болохоор бид инээдэмтэй амьдарч байгаа. Гişүн дээр ингээл ийм урт тараал үсчил. Нэг нь орж ирэл манай гэрийн бүрээс бүрөөрөгдаад гэж ороод ирдэг байхгүй юу? Дараагийнх нь орж ир манай хүүхэд явж байгаа хөлөө оголаад тэр ингээл ийм яриад би бүр сүлдээ төвчөө ойлоод нөгөө гарагийн харангууд гэрийн бүрээ сурагдах те ер нь тань ямар юм яагаад энэ хүүхэд ингэж чаддаг гэж за нөө минь ерөөсөө ингэж ярьж болохгүй тийг ёо шийдээд өгөө би тэгж худлаа ярьж чадахгүй би бол загнаа их юм бэл уучлаарай та те гэрийн бүрээсээ оёоч би утас зүгч үгээ харин те чи суугаа оёоч өөрөө наатахаа ерөөс сэтгэл манайхан дуу сэтгэл үгүй болчих байгаа хаа би бол монгол хүмүүсээ их орно гэсэн сэтгэлтэй хан зүгээ олохгүй байна бөөгнүүлэхгүй зүгээ олохгүй байна зүгийг нь олох хэрэгтэй байна ажил төрөлдөө үнэнч байх хийсэн дөрснөө бол энэ надад олдохгүй ажил гэж бодох. Энэ миний олдошгүй амьдрал гэж хүндэтгэх ийм сэтгэл манай жаахан дутдаг юм болоо да гэсэн шиг мэндээс бодогдож яах юм. Би яг энэ дээр бүр гоцгор байдаг шүү дээ. Тэгээ та бол тэрнийг дандаа ингээ хаглах гэдэг байхгүй. Бие засаад тэ гэрээ засаад түрээц гэдгийг би 1000% үнэн үг гэж боддог байхгүй. Хүн өөрийнхөө биеийг зүүрх юм ч үнэн л байна. Зүүрх юм ч үнэн. Тэгээд эн чин биеж засахыг мэдхгүй гэрээж засаж орог амжаагүй хүн чи яаж төр засах юм бэ? Чи хэн сонгодгийг. Тэр чинь сонгуулиор хүмүүс сонгож байгаа юм чигүй. Та нар одоо чинь 76 оноо та нар тавьчихсан ш дотроос нь. Түнс ард түмэн тавьгүй ш 76. Тэр сонголт нь лимиттэй юм чи яах вэ? Тэр дундаас чи арай ийгээс нь сонгож. Бие дааж одоо сонгуульд нэр дэвших тийм боломж байх ш. Тэр бие даагч өнөөдөр яалах боломж авах. Бие дааж явж болно ш. Тэг санаа зовтгоо. Яг санаа зовох юм уу зовох юм. Тэгтээ зовол хамт ингээд суугаад шамбайтал суугаад юм яриад ш. Тэгэхээр би юу гэж нэхэрэ энэ медиа гэдэг юм чинь хүний тархийг угаадаг хамгийн том юм байхгүй. Хүмүүс ном уншаач. Энэ угаалт өөрөө зөв яваасай. Барааны савгаар бити толгоо угаар. Одоо манай хэвлэл мэдээлэл төр их нь барааны савгаар яваад ш. Шампу оруулж ирээд угаагаад ингээд явах юм бол би нөө толгоо угаад гэдгийг бүдүүвчилж ярьж байна. Тэгээд яг дараагийн нэвтрүүлгийн юм хөгжил улс орн ингэж хөгждөг юм байна. Монгол хааваа нэгэд харьцуулаад ингээд явах нэвтрүүлэг гэж би ойлгоод байгаа ш. Танай нэвтрүүлэг тийм биз дээ. Тэр эн чинь бол дахиад нэгэн тийм брэнд байгаа юм бол энэ брэнд явна. Ядаж нөгөө худлаа яриад байгаа улс төрчид танай нэвтрүүлгийг үзээд ичих болов гэж юм. Одоо би дотроо тэгж бодоод та нар ч гэсэн ийм бодлоор энэ нэвтрүүлгийг хийж байгаа байлгүй. Цаг цаваа гаргаад ингэж бодоод яваад байгаа. Тийм учраас бол та нарын нэвтрүүлэг бол их сайн болсон. Тэгээд энийг бас ингэж төв алгасаж дэлхийд даяар хөгжсөн орнуудтай харьцуулж явах тийм идэ гарсан юм байна. Тэгээд үнэхээр бол энэ их зөвлөлтөө. Тэгээд та нар шантрахгүй байх хэрэгтэй. Шантруулт юм бэл шүү. Шантрын шүү. Шантруулт. Юу ярьж байгаа. Янз бүрээр шантраа хаанаас ч юм шантааж хийн. Энэ бол тоохгүй байх хэрэгтэй. Би түрүүнээс хойш яриад байгаа нь хувь хүний хариуцлага гэхээсээ илүү энэ хүмүүсийн сэтгэл зүйн онцлог байна уу гэж бодоод байгаа ш. Жишээлбэл Японд ч юм уу, Солонгост ч юм уу, Малайзд ч юм уу айхтар удирдахч гарч ирлээхэд тэд нар ч өөрсдөө бүлгийн сэтгэхүйтэй
бүлгэрээ дагдаг те. А манайхан тийм биш вэ штэ. Жишээлх юм бол за би зүгээр жижиг та том сэдвэрээ яриад том хүрээндээ би өөрийнхөө л хэмжээнд бас ярих гэж бодож байна л. Нэг л дээ тэр чинь. Тэгэхээр гэрт гэхэд л боловсон хүчний асуудал. Гэрт нэг туслуулах хүн авахд монгол хүн ажил хийж чаддгүй шүү дээ. А тэгтэл би өөрийгөө тэр хүний ганцхан хүнийг удирдах чадахгүй эмэгтэй байна уу гэвэл бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи эн чинь хүний ухамсарын хувь хүний төлөвшлийн асуудал. Наадах чи болон ямар тайлбарлалт юм даа. Жишээ нь Монголд айгүй удаан дайн болоогүй тийм ээ. Эсвэл монголчууд малтай учраас өлсөж үзээгүй. Ингээл асар их том дайны дараа ялагдсны дараа эсвэл айгүй том өлсгөлн байгалийн гамшигын дараа улсууд хөгжсөн тийм түүх харагдаад. Тэгэхээр одоо нэгэнтээ ийм дайн болголтой биш. Өөрчлөлт болохгүй тодорхой байгаа юм чинь хөгжил гэдэг асуудлаа жоохон холдуулаад ухамсарын хөгжил, хувь хүний хөгжил руугаа бүх хүчээр ажиллаад нэг хэсэг үзүүл яасан. Хил дээр болсон алах голын дайныг л дурдах хүн бол ганц хоёр гамин орж ирснийг л дурдахгүй юм бол хуйхын зэрэг орж ирснийг л дурдах хүн бол Монгол цочиж байгаагүй ард юм шүү дээ. Дэлхий цочоож байсан бол цочиж байгаагүй ард юм. Хятадыг Японы империалистуудаас чөлөөлж нэг гэж очиж байгаа юм. Чөлөөлж одоо Ганчхүүгийн даваад автлаар ирж ирсэн улсууд дэлхий зарлж байгаа шүү дээ. Хятад улсыг Японы империалистуудаас чөлөөлөө. Хятад гэдэг нь хэдэн хүнтэй байсан. Япон гэдэг нь ямар хүчтэй байсан. Манай морин цэрэг хэдүүлээ байсан. Тэр бас айхтарч очроо шүү. Саяхан шүү дээ. Гүйлтэй эхлээд нэгдүгürt ажилгүйдлийг л устгах хэрэгтэй. Өөрсдөө нь ажил хийлгээд тэр цалин амьдралд нь хөрөлцөхөц болох тийм эрмэлзлийг төрүүлдэг. Тэрний өмнө яг тэр хүмүүсийг тэр мэрэгчлэр нь сургах. Ерөөсөө юм асуудал. Тэр ажлын боронтыг хөгжлийн програм гэж зарлаа. Хөгжлийн програмд боловсон хүчний хэрэглээг нь сургалтанд оруулаа. Сургалтанд оруулсан ажлаа хийж чадна. Ажлыг дөрөвдөг. Энэ хоол биш л дээ. Сая өнгөрсөн хугацаанд бол жишээ 2 жилийн дотор бид 9,000 хүнийг мэрэгжлийн сургалтын төвөөр оруулчихлаа. Хятад Японуудын бизнесмен улс төрчтэй таараад бид нар чи хэл доош орно шүү дээ. Тэгэл ганц энэ үгийг хэлж нэг тэнцүүлж явдیں۔ Саяхан одоо та нарыг бид нар Хятадаас хөгөл гаргаж ирсэн даа. Тэгэхээр жоохон юм бодноо. Хятадууд бол заад янз бүрээр бас бидний чинь дарамтлаа шүү дээ. Гэхдээ бид нар саяхан 47 он та нарыг чөлөөлж ирсэн Японуудаас гэл. Тэр бас жоохон юм боддөө шүү. Тэр хэгжил нэг аргалж явах юм да. Хүмүүс чинь нэг юм харчаараа нэг том мөрөөдлийг нийлээд харчаараас агуу их хүчтэй юм биш үү те. Тэгээ жишээ нь энэ Поског байгуулсан одоо энэ бүтээн байгуулцахад гар бие оролцсон ажилчтан жишээ нь яаж юм тэгэхээр амралтгүйгээр ажиллаад те бүгдээрээ нэг хүсэл мөрөөдлийнхаа одоо оргилд нь хараад юмаа үзчихье гэж амралтгүй ажилласан байх жишээтэй те. Энэ бол хүнийг хөдөлгөх за зохион байгуулалтаас гадна хүн бүхний зүрхэн дотор нэг гэрэл асааж шүү дээ. Үндэсний онцлог байгаа юм шүү. Тэр онцлогийг бий болгож байна л да. Шин Сингапур гэж үүссэн үндэстэй шүү. Малайзаас 66 онд салсан. Тэгээ үүссэн үндэснээс нэг тийм үндэсний бахархал төрнө гэдэг бол аюу хэцүү байхгүй. Америк бас 200 жилийн өмнө үүссэн үндэс тийм ээ. Тэгэхэд одоо л нэг юм би Америк хүн гэдэг юм ярьж эхэлж байна. Тэр ингээд түүхээ харахаар бол их том бахархал байгаад байдаг тийм ээ. Тэгээд энэ түүхтэй орон өнөөдөр түүхгүй орон хүртэл босч байна. Одоо бид нар дараа нь Сингапур улсад очих бах тийм ээ. Богинохон түүхтэй мөртлөө босч байна. Сингапур гэж болцсон. Би бол Сингапурын иргэн хууль дүрэн барьдаг орны хүн шүү гэдэг юм яваад байгаа шүү. Нэг удаа нэг манайхаа явж байгаа нэг таксинд $10,000 орхио буудсан чинь нөгөө таксины жолооч нь компанитай аваачаад нэг иймэрхүү хүмүүс өгсөн шүү гэдэг үлдээцэл байсан. Тэр мөрөмараад их баграхт хэлээ. Танд болсон явдал юм уу те? Бид нар тийм их олон жилийн түүхтэй импери улс байсан байж тийм үзэл бодлын гэх юм уу та тийм үндэснийг сэргээх лоозон гэж одоо манайх ярьсараа сурч тийм нэг сэтгүү маань дутагдчихад байгаа юм уу гэж боддоо шүү дээ. Яг л ядуурлаад аргачихад байгаа. Ямар ч ядуу хүн өөрийгөө үндэсний үзэлт ингээ ярих гэдэг. Чи тэгээ яга ядуу байгаа. Яга гуталчин цоорхоо ингээ тэгэл нурж байгаа. Хамтран лэгцэн ивэ бихчүү хаан дэрэг бүхий чадлаараа хартай Монгол орно мандуулъя. Тэгээд элдвийн юм далайн захиж бадагдана. Далай бол ингээ нэг чөөхөн бүрт ингээл хогоовол
давлгаагаараа гадагш нь гаргаад хайдаг. Гэтэл хүн гэж амтан бол энэ гадны хог навшиг цуглуулж байгаа дотроо хураадаг. Их далай хүн хоёрын хооронд бол их ялгаа байна. 4-р сарын 21 Сингапур улсын Сентоза арал. Иргэдээр цаг хугацааг зогсоосон мэт юр бусын 50 амгалан үргэлжлэгч гар сунгахад хүрчих тэрүүхэн зайд хөгжлийг чимэхээр авчрах гэж дугаарлан зогсох жижиг том усан онгоцнууд цаг хугацаатаа өрсөх хөгжлийн хурдыг мэдрүүлж байлаа. Монгол химээх нэгэн том хөлөг онгоц явх зүгээ цэх харж зангууга өргөн дууд тохоогоо дуугарган урагш тэмүүлэх цаг ойрхон ирсэн гэлтэй. Далай зөөлөн давлгаалж хөлөг онгоцнууд дугаарлан зогссоор. Энэ сайхан нутаг байгаа юм. Энэ нутаг бол Монголд муухай газар гэж юусоо байхгүй. Дэлхийд Монгол шиг сайхан газар байхгүй. Түүний дотроос хүний онож төрсөн газар ширээ. Энэ хязгааргүй хоосон орон зайнаас би дэлхийн хэмээх ганц амьд гарагийг онож буугаад тэгээ дэлхийдэн ирсэн хойно Монгол хэмээх орныг онж төрөөд түүний дотроос өнжүүл хэмээх энэ уул усанд мэндэлсэн явдал бол надад олдшгүй хувьзаа гэж хүмүүний төрлөг олсны минь гавьяа гэж ингэж боддог. Би тэгээд өртөөл үргэлжилсэн өнжүүлийн улаан ууланд өөдсийн чинээ намайг багтаах өвс ширэлсэн заяви. Тэнд намайг тэнгэр толгойг нь хойрхон өтөн төлөм нь ойрхон өтгсөн жамаар гэн үзэ гэж нэг ийм шүлэг байдаг. Монгол хүмүүс бид нар ярьдаг ш. Монгол шиг сайхан хөх тэнгэртэй газар байдгүй. Манайх шиг сайхан агаар ус салга гэл ярьдаг. Тэгээд үүн дээрээ бид нар зүгээр л энийгээ л үзүүлэхэд гайхамшиг гэрээ. Би бас энэ дээр хичээд байдсан шүү дээ. Одоо жилдээ энэ Сингапур улс ч мараг 15-аас 20 сая жуулч авч байгаа шүү. Тэгэл ирж байгаа хүнээс нэг $1000 энэ улс орондоо үлдээгээд агтал. Иннээс илүү зэрэг байгаа. Тэр ирж байгаа улс чинь бас нүр гараа угаана, бие зас нь бас нэг л зөвхөн тэнгэр хараа суугаад авах. Тэгэхгүй энийг үзүүлэхэд гайхамшиг байхгүй гэдэг энэ тэр хэцүүтэй. Үйлчлэгээ гэж нэг юм байна. Тэр нь яг зүгээр ирээл танах яасан сайхан тэнгэртэй юм бэ? Бид нар тийм тал газар байхгүй гэх нэг тийм өндөр эмоцоор л эхлээд хэлснээ л хүлээж авдаг юм шиг байна. Одоо аялал жуулчид байлангын үйлчлэгээ хийх талдаа бол бараг энэ Сингапур гүйцэхээр надад л харагддаг шүү дээ. Тэгээд тэр анх тэр Малайз улсаас тусгай гараад тэр Ликонио гэдэг энэ улсыг хөгжүүлсэн нэг юм амлсан юм байлаа. Бид тэр ерөөсөө үнийг инээмсэглэж ухтаа яа гэдэг. Ерөөсөө манай Сингапурт ирсэн хүмүүс инээмсэглэлээр ухтуулаад инээмсэглэлээр үдүүлдэг байя. Энэ бол баялаггүй улсын хувьд бол том боломжоо гэж ярьсан гэж ярьдээ мэдээ дүүгэндээ. Тэгээд цэвэр усч байхгүй одоо цэвэр усаа Малайз, Индонез хоёроос одоо хараат гэх юм уу та. Тэгээд энэ бас манайх аялал жуулчлалын яамтай бодлого гэж байх ёстой гэл ингээд ярил дахиад нөө бодлого руу явчихад байгаа юм л да. Тэгээд бид нар ч далаад гарцгүй орон учраас дэд үтсөөрөө хөгжих ёстой тийм ээ. Аль болох энэ онгоцоор ирж байгаа жуулчч манайд энэ агаар арал ирээс тэнийг бол либералчлах тийм ээ. Тэгэхээр манай бас нэг хөгжлийн нэг салбар бол аялал жуулчлалд орхигдож болохгүй салбар юм байна. Болцоо. Та чи юу нээр юу болцсон юм биш үү те? Хөтлөгч болцсон юм биш те? Хүнийг бол янз бүр болгоо те. Гэтэ ер нь медиа ажил бол их зөв хийж чадвал медиа ч бүх юм эргүүлдэг л. Та татагдаад байна эсвэл үед? Гүү чи хараг мухардч шүү дээ. Боломжийн ирээр ингэж ярихгүй бол одоо юу гэдэг тэр юм бүгдийг дарддаг. Хүний мартамхай санамжийг одоо бол 100 бол утааг байнга ярьж байгаа. Утаатай болдгийн шүү та нар гэдэг. Одоо бараад 10 хүний 9 мартцсан л явж байгаа. Тэгээ утаанаас болоод өвчин тусцсан. Эмнэлэгт байгаа зардал яатсан гэдэг. Тийм учраас бол энэ хэвлэл мэдээлэл одоо манай ч хэдчнээ цугтай болцсон. Тэгээд бараг 100% цензуртай болцсон. Тэрийг болохгүй нэг болохгүй. Альва юмыг бүтээхэд улс орон хөгжихэд хамгийн ангидагч нь эрх байдаг юм уу? Эсвэл мөрөөдөл байдаг юм уу? Та асуугаад байна уу те? Асууж. За би асуултыг ч ойлгохгүй бодож байгаа. Та ч нэг хүн түнд юм асуугаад байдаг л. Гэхдээ яг үгээр яг таны зөвлөлдөө одоо тэгж өгч जैन ингэж өгч जैन уйлаг болчихлоо тийм ээ. Одоо мэдээч мөрөөдөл эхлээд байх хэрэгтэй болов гэж. Мөрөөдөл байх тэгээд
хүмүүсээ мөрөөдөлтөй болгох гэдэг. Тэгжиж хамт мөрөөдөхгүй бол 1-2 хүн мөрөөдөд байгаа нөгөө мөрөөддөг хэсэг нь хоцорчод идэв юм шиг ер нь болоод. Тэгээд хамт олныг буюу одоо бөөнөр нэг компани захирал бол хамт олноороо мөрөөдөх тийм ээ. Манай компани бол ийм ажил хийхээр та нарын цалин өснө, тэгин нэгэн сарын эцэст урамшуулал, жилийн эцэст урамшуулж байна. Гэдэг шиг одоо юу гэдэг аймаг мөрөөдөж болно. Тэгээд сүүлдээ бол ингээд улсаараа 2.7 саяулаа за тэр дөнгөж төрс хүүхд мөрөөдөх нь цааш юм тийм ээ. Хасахад бол нэг ядаж нэг мөрөөдөх чадвартай нэг 2 сая гарна мөрөөдөөд тэрний нэг сонгуул өгдөг нэг хэсэг саяад нь тэр мөрөөдлийг биелүүлэхэд нэг сонгуул өгдөг байгаад ч гэдэг юм ингээд мөрөөдөл нь ихлэх болов гэж би одоо яг Конжо гэж Сөүлээс 400 ширхэг бээрийн хол орчих газар суугаад хурдан галт тэрэг хүлээж суун. Энэ их хурд замд 400 ширхэг энэ хол замд дөнгөж 2 цаг яваад ирж байгаа байхгүй юу. Хөгжил гэдэг хөгжлийн хурд гэдэг ийм юм байдаг юм байна. Тэгээд хөгжлийн гол шалтгаан бол зам байдаг юм байна. Тэгэхээр тусмаа ийм хурдан галт тэргийн хэрвээ говьалтаагаас баруун үзүүрээс эхлээд Монголын зүүн хязгаар хүртэл тавьж хад бол монголчуудын хөгжилд мөн их юм нөлөөлнө. Юуны өмнө өөрийн үнэтэй цаг мөчөө бидэнтэй хуваалцаж байгаа танд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид таныг өмнө нь тээврийн сайдаар ажиллаж байсныг мэднэ. Тэгээ гадаа маш олон машин явж байгааг бид харж байгаа боловч замын төвчрөл огт байхгүй байгаа нь бидэнд онцгой сэтгэл төрүүлж байна л да. Харин ноён Батулга бидэнд хэлэхдээ үүнд таны оролцоо, таны хийсэн ажил маш их байсныг тэмдэглэж байсан. Тэгэхээр та өөрийнхөө дуршлаг, замын төвчрлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухайгаа хуваалцгүй юу? Yes. Well, in Singapore we are very Бид яадаг вэ гэхээр бүтээн байгуулалтын ямар ч ажил хийхэд маш сайн төлөвлөлттэй хийдэг. developed properly. For example, in terms of Жишээлбэл барилга барихад зам нь хангалттай байхад анхаардаг. secondly, Хоёрдугаард машины тоог хянаж байдаг. Жишээ нь сар бүр худалдагдах машины тоог бид хяндаг. Гуравт зам ашигласны төлбөр заавал байх ёстой. Ачаалттай цагуудаар замын хөдөлгөөнийг хянаж байдаг болохоор ачаалал үүсэхгүй байх үндэс болдог. Дөрөв дэх маш чухал зүйл бол сайн нийтийн тээврийн системтэй байх. Ингэснээр олон нийт автобус, галт тэрэг, эсвэл такси гэх мэт нийтийн тээврийг хэрэглэх, эсвэл өөрсдийн хувийн унаагаа хэрэглэх сонголтыг бий болгож байдаг. use their own vehicle. Хүний юмд нүдэрээ ил явахаасаа илүү өөрснийхэн хэдийг ингэж бодож явах юм. хэдий болтол бодох байл. Одоо бодуулах шалтгаан өгт юм. Тийм болохоор их удаан бодох. Үний юм байна дөө. Хол байна бас. Ойртуулж болно л доо. Монголчууд ч бас юм амархан сурдаг шүү дээ. Нэг сэгчих юм бол дорол. Тэгэл. 60 онд хөгжлийнхаа одоо давцсан дээрх юм уу да төмөр зам дээр гарч исэн Солонгос зөвхөн 20 дахь жилийн дараа 88 онд олимп авч исэн гэж бодлоо. Болж л байгаа шүү дээ тийм ээ. Одоо нэг л арга байгаа юм л да эсвэл бүр хөгжөө хаях. Ерөөсө тэр чигээр нь хаях. Та нэг хэлчихсэн шүү дээ. Зүгээр сайхан одоо нүүдэлчин гаралтай улс бол ганцхан манайх үлдлээ шүү дээ. Тэгэл тэрийг л аваад үлдчих. Мөрөө оролдуулж мөрөө барилдуулаад торхогоо идэл. Тэгэл ингээд жингсээ яриад. Цөхөрсөн хүмүүсийн ярих үг юм даа л гэж бодож шít. Би бол таныг гэхдээ зөвхөрсөн гэж бодохгүй ш. Таныг бол нэг арга байна гэхэр ч одоо нэг арга байгаа. Миний бодлоо бас тийм ерөөсө болчих гээд. Ерөн заавал хөгжиж яад. Манай Монголын түүхийг аваад үзэхэд дундаж хүн харьцангуй сайн байхдаа харьцангуй хөгжсөн юм шүү. Социализмын үед ер нь ганцхан Монгол биш те. Тийм дундаж давхарга нь хүн чанараараа сайн үедээ хөгжсөн болов те. Бүгд улс их орныхоо төлөө, нэг нь нийтийнхаа төлөө. Одоо бол хүн чанар асар муудсан энэ үед мэдхгүй би бол хөгжлийг тэр талаас нь илүү хардаг болохоор надад найдлага төрдгөө. Хэрвээ монголчууд залхахыг замбраагүй байгаа бол нэг нь би байгаа юм. Нэг нь чи сууж байгаа юм. Нэгийг хуурч та дээр хард сууж байгаа л бүү мэдэхгүй. Би айгүй хүн чанар муутай хүн шүү дээ. Намайг сонгоод өгөх шинж ярихгүй шүү дээ. Хүн өөрийгөө хийж хүн чанар муутай гэж бодохгүй. Хүн чанар муутай хөндлөнгийн хүмүүс л хэлдэг. Хаач өстой удмаараа ингээл тэ. Монголчуудаа та нар яасан хүн муутай бэ гэхээр
хин үнэ биш. Дунджаараа их муудсан гэж боддог шин. Яг дундаж давхраг байхгүй болсон баг. Хитрхи олон хүн баяжаад тэгээд ядуучуудны холоо дундаж давхраг байгаа нэжсэн. Энэ улс орны эдийн засаг ирээдүйн айгүй бүрхэг байна л. Дундаж хүн ихтэй байна гэдэг нь зовлон баг байна л. Дундаж нь их үежээж нөгөө муучуулаад чирж явдаг юм. Одоо шинэ 5 хүүхэдтэй айл бай гэж үтэй. 5 хүүхдийн 4 ажил хийдгүүл нөгөөх нь чирж явна да. За 5 хүүхдийн 4 ажил хийдэг нэг нь ажил хийдгүүл нэгийг л чирж явна л гэсэн л. Тэгээ дундаж давраг гэдэг бол ажилтай, амьдралтай байх. Ажлынхын цалин хангалттай байх ийм л асуудал. Энийг төр өөрөө зохион байгуул. Энэ ямар 200 сая хүнтэй Филиппин ч юм уу 20 сая хүнтэй Малайз 3 сая хүрэхгүй хүнтэй л Монгол улс. Энэ бол асуудал бол ойрхон л. Тэгэл хажуугаар нөгөө цагаан атаархал чинь төрөх юм да. Нөгөө цагаан атаархал нь юу гэвэл миний орон миний их орон яхаараа эднэрийг шууддаг юм гээд энэ хурдан хөгжөөд байгаа юмыг л одоо Монголд оруулах тийм л санаан дээр бол танай нэвтрүүлэг бас хандаасаа хандаж байгаа гэж ойлгоод энэ бүхнийг яриад байгаа маа. Бидний мөрөөдөлдөө хүргэж чадах хүмүүсүүдийг тийм лидерүүдийг олж тавьж тэднэртээ хязгааргүй итгэл найдвар хүлээл гэж өгч сүүдрийн шинжлэх юм болмоор байна гэж одоо бид нар бухимдан боддог л доо. Ийм ямарваа нэг юм хийж байгаа мөрөөдөж байгаа чин сэтгэлээсээ бодож болгоодсон тархиндаа бүр нэвчээч гисэн хүний ажилд одоо садаа авчруулна гэдэг бол над нэг таатай санагддаг. Ийм садаатай авчирч байсан болов өөрөө. Гэхдээ тэгэл одоо үеийн үед л ингээл түүгээ гаргаад их садаанууд их л байсан юм шиг байл шүү дээ. Манай дээр ер нь улс орны ч гэдэг юм аа гэдэг өнөөдөр бид нар 19 20 дугаар зуунаас яага хоцорсон гэхэл нөгөө нийтээрээ мөрөөдөөгүй. Таны бодлоор Малайзийн хурдтай хөгжлийн нууцыг та юу гэж боддог вэ? Бид удирдах арга барил сайтай удирдлагуудтай. Малайз нь олон үндэстэнүүдээс бүрдсэн улс. Малайз, Хятад, Энэтхэгүүд гэх мэт өөр үндэстэнүүдээс бүрддэг. Эдгээр өөр үндэстний хүмүүсийг нэг зорилгын төлөө хамтран ажилуулж нэгтгэж чадж байгаа удирдлагууд маань маш сайн ажиллаж чаддаг. Бид бүгдээрээ л нэг зорилготой. Одоогийн ерөнхий сайд маань нэг Малайз хэмээн иш татсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нэг зүрхээр нэг зүгт хамтран ажилладаг гэсэн үг. 4-р сарын 24 Малайз улс. Далайн энэ оронд бороо шивэрсээр бидний дунд хөгжлийн тухай бодол тасрахгүй зүсэрсээр угаас байсан мэт үнэртэх лавга ахын тамхины ихүн өнөр өмнөх бодлуудыг нэхэн санууллаа. 5-р сарын 3 зайсан. Зөв өөрчлөлт хэмээн бухимдангуй давтан хэлэх лавга ахын дүр зураг энэ өдрүүдэд тархинаас юр холтсонгүй. Бодох тусам миний хувьд хөгжлийн тухай хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой хэлсэн тодорхойлт энэ байлаа. Өндөр байшин барьж олон сургууль төгсөхдөө чухал нь бус. Өөрт хэрэгтэй өөрчлөлтийг хийж эхлэх нь л хөгжлийн үндэс гэдгийг би хувьдаа ойлгосон юм. Аливаа зүйл хоёр талтай байдгийг бид ярьдаг. Энэ ухаанаар урд нь биш дунд нь хөгжиж байгаагч ямар нэгэн учир гэлтэй. Өмнөө байгаа их хөгжлийн сайн муу жишин харьцуулж бүгдийг бус хэрэгтэйг нь алдсныг бус онсныг нь шигшин байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан цорын ганц монголлог хөгжлийг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Би ч гэсэн зөв өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдлээ. Зөөшгөө гин гайд. Жишээ гин болдог үү? Гин болчих. За гол энэ дээр гин болчих. Таашаа. За. Явчих. Танаа зогсчих. За. Үзэгчид маань бас эндээс нэг чөөхөн ганц өгүүлбэрч болсон тоож аваасай гэж бодож байна. Гэхдээ би миний энд ярьж байгаа нь бол та бүхний Монголын үзэгчдийн бүгдийн мэддэг бодож чаддаг юмны тухай л ярьж байгаа л да. Гэлээхдээ бидний бодох хугацаанд дэндүү урт байгаа юм биш үү? Бүтээхээс нь дэндүү урт байгаа юм биш үү? Болно гэж бодсон алмайралч хийх байгаа юм биш үү? Болох л байлгүй гэсэн тийм хэнэггүй зам чинь ихтэж байгаа юм биш үү гэж энд бодогдож байгаагаа л нэг нэг хэлмээр байна да. Ягаад бол их бороотой байна. Тэнгэр миний үгийг таалж байгаа юм уу? Эс таалсан юм уу? Нэжигнээд байн дуурах юм. Баярлж байгаа юмсан уу? Намайг багаараа чиглэж хэлж байгаа юмсан уу? Ямар ч байсан тэнгэрийн нэжигэн дуурч далайн ойрын
энэ орон их бороотой байна. Энэ бороон донд суугаад утга орноо бодоход тэнгэр их үйлсэн газар амьдрал их хөгжиж юм болоо да. Гэсэн юмч бодогдох юм. Магадгүй зохиолч хүний уянгийн хаялт байж мэднэ. Гэхдээ миний хорон бол бороо хорон таньсан, дөрвөн улирал таньсан гайхамшигтай орно. Тэрний дотор эзэн байх шиг, эзэн шиг эзэн байх шиг тийм агуу эр зэрэг хүсэл мөрөөдөл бид нарт дутаж байгааг нуух юм алгаа. Ингээд эндээс та нартайгаа ярьсараа өндөрлөё. Баярлалаа. Сайн муу хэлэгдэн зүтгэж яваа нэвтрүүлэг маань бол зөвхөн Улаанбаатар төс уул усан дүргэлжилж байгаад бүр их баярлж байна. Ингээд өндөрлөөсөн хийх нэвтрүүлгээ явуулах эхэлж байгаамаа. Ингээд гэлтус. Одоо ингээ гүйгээд бид эндээс ингээ даалгаар авахад ууяхад энэ бол австаа гэж ууж болох. Өсгөл далайхан хөөн дээр бол гүйч чадаад игэлээ шүү. Цангаагаа тайлбарлаа. Тэгэхээр ямар юмны шимтэй, ямар юмны өнгөтэй өдөөхөн бидэнд байна вэ? Тэгэл ерөөсөн нэг монголчуудын хөдөлмөр л. Тарихын хөдөлгөөд дараа нь бие хөдөлгөмөр. Тэгээд оюун ухаан бүхний чадах хүнээ дөрвөлмөр. Болох уу тэгээд хоёлаа. Болъё да. Халж өглөө шүү.